Монгол банк нь эдийн засаг статистик болоод санхүүгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг оюутнуудыг дэмжих, тэдгээрийн бүтээлийг нийтэд түгээн дэлгэрүүлэх бодлого боловсруулахад тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил 4 ихтэй сургуулийн оюутнуудаас 29 бүтээл ирснээс эхний шатанд 10 бүтээл шалгарч өнөөдөр шилдэгүүдэд тодруулсан байна. Төв банк маань өөрөө Монгол улсын хамгийн том судалгааны институцийн хувьд оюутан залуучууд, судлаачид, их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд тэдгээрийн бүтээлийг бодлого боловсруулах төвшөнд оролцох боломжийг нээж өгөх үндстэйгээр энэхүү эрдэм шинжилгээний баг хурлыг бол зохион байгуулдаг. Хуралдаанд эхний байр эзэлсэн маш олон залуучууд Төв банкнд ажиллаад голлох бодлого боловсруулах газрын удирдлагаар бол ажиллаад явж байна. Өмнө нь тус суралдааныг эрдэмтэн судлаач оюутнуудын дунд зохион байгуулдаг байсан бол энэ жил зөвхөн оюутнуудын дунд зохион байгуулсан юм а. Оюутнууд ганцаараа болон баг болон өрсөлдсөн ингээд шилдэг 3 байр болон тусгай байрыг шалгарууллаа. Энэ жилийн судалгааны ажлууд дотор бол нэлээд их тийм олон тааралдж байгаа зүйл нь бол машин сургалтын аргуудыг их хэрэгжилж байна. Их хөгжлийн шинжилгээ хийдэг болсон байна. Энэ маань бас тэр чиглэл угаасаа дэлхийн нийтээр их хурдан хөгжиж байгаатай холбоотой. Дээрээс нь сэдвийн хамрах хүрээ бас их өргөн унших материал элбэгтэй болсонтой холбоотой юм уу? Бас нэлээд гүнзгий шинжилгээтэй их тийм сонирхолтой ажлууд хийж байна. Зөвхөн ер нь жилээс жилд л оюутны эрдэм шинжилгээний ажлын судалгааны чанар бас нэлээд сайжирч ирж байгаа. Энэ жилийнх бол нэлээд том чамбаа тийм сонирхолтой ажлууд байгаа гэж. Нэгдүгээр байрт ур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг тооцсон машин сургалтын аргаар инфляцийг таамаглахын судалгаагаар номын эрдэн, 2 дугаар байрт мега төслийн эдийн засагт үзүүлэх нөлөө судалгаагаар баяр хөслөн нар шалгарсан. Харин 3 дугаар байрт мөнгөний бодлого эдийн засгийн мөрчлөгт үзүүлэх нөлөө судалгаагаараа Бат номин, Жавзан Жамяан, Бэлэгт халуун нар шалгарсан юм.